За баасан жаргал нарын гишүүн нарын өргөн барьж байгаа энэ хуулийг бол дэмжиж байгаа. Тэгээ би нэг зүйлийг зөвөр тодруулж асуух гэсэн. За хэрвээ аливаа гишүүн ашиг сонирхлын зөрчилтэй асуудал дээр санал хураалтанд тэгэхээр та яг тодорхой хэлээд өгч өөрийгөө түтгэлцэнд оруулах юм уу эсвэл эртснээс гарахаар болж гинүү? За баасан жаргал гишүүний микрофон өгөөе. За энд нэг ийм ялгаатай юм байдаг юм лээ. Эхлээд яг хуу түтгэлцэн гэдгээр орохлоор түтгэлцэн гэдэг нь улс төрийн идэвхтэй шийдвэр гаргалтын нэг төрөлтөд ордог юм байна. Гэтэл ашиг сонирхлын зөрчил гэдэг нь үүрэг юм байна. Энэ ерөөсөө улс төрийн шийдвэр биш. Таны ёс суртахууны үүрэг учраас энэ дээр ямарваа нэгэн байдлаар түтгэлцэх гэдэг санал хураалтанд орох ёсгүй гэдэг юм байна. Би бас нөгөө түтгэлцэх санал хураадаг парламентын жишгүүдийг судалсан. Тэгэхээр яг энэ нөгөө түтгэлцэх гэдэг 3 дахь төрлийн саналын одоо нэг сонголт гэсэн үг шүү дээ, тий. Тэгэхээр ийм сонголт руу бол энэ ёс зүйн асуудал бол орох ёсгүй. Хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх үүрэгтэй гэдгээр явах хэрэгтэй юм. Тэгэхээр түтгэлцэн гэдэг санал руу орж болохгүй. За хоёрдугаарт гэвэл эрдэстэй байгаа хэрнээ ашиг сонирхлын зөрчилтөө гэдгээ урьдчилж хуралдаан дараалагчид мэдэгдээд санал хураалтын дэлгэцэн дээр зөвшөөрсөн татгалзсан нөгөө санал хураалтын төхөөрөмжөө идэвхгүй болгосон буюу ашиг сонирхлын зөрчлийн улмаас санал хураалтанд оролцоогүй гэдэг ийм 3 дахь байдлаар орж ирж байгаа гэсэн үг. За хууль санаачлагчийн илтгэл төслийн үзлээр нь за уучлаарай. За олроо гишүүн тодруулъя. За тэгэхээр одоо хэрвээ юу гэдэг барилгын бизнестэй гишүүн за одоо барилгын асуудал дээр тусгай сангаас юм уу дэмжлэг авах ийм асуудал гарч ирвэл өөрөө түүнийгээ мэдүүлээд за тэгээд энэ дээр нь түтгэлцэх бус ашиг сонирхлын зөрчилтэй учир гэдэг ийм шин товчлуур нэмж орж ирнэ гэж ойлгож болох уу? Энийг яагаад түтгэлцэх гэдгээр нь оруулж ирэхгүй? Сая та энийг тайлбарлаад байна л да. Хоёлоо бас энийг өмнө ярилцчихсэн учраас бид энийг түтгэлцэх гэдгээр нь орж ирвэл зүйтэй юм болов уу гэж бодоод. Тэгэхгүй бол одоо бид нар наашин зөвсөөрсөн, татгалзсан гэж 3 дахь товчлуур нь ашиг сонирхлын зөрчилтэй учир санал хураалтанд ороогүй гэж зохицуулах болж гинүү л гэдгийг тодорхойлно. За баасан жаргал гишүүн микрофоныг нэ. За ашиг сонирхлын төрийн өндөр албан тушаалтнуудын ашиг сонирхлын асуудлыг ер нь дэлхийн бусад улс орны парламент 3 үе шаттай шийддэг юм байна. Нэгдүгээрт тухайн асуудлыг хэлцгээс өмнө урьдчил заавал мэдэгдэх гэдэг процесс заавал байх хэрэгтэй юм байна. За энэ процесс манай дээр байгаа хэрнээ хэрхэн яаж хизээ хинт гэдэг нь огт байхгүй байгаа. Энийг нэгдүгээр тодорхой болгож байгаа гэсэн үг. За ингээд урьдчилаад мэдэгдэхээр яах вэ гэвэл гишүүн эрдсэндээ орсон хэрнээ ямар нэгэн нэмэлт коноп ерөөсөө дарахгүй эрдсэндээ орчин төхөөрөмж нь идэвхгүй болно, санал хураалтанд идэвхгүй болно. Гэхдээ дэлгэцэн дээр заавал ашиг сонирхлын зөрчилтэйгээ санал өгөөгүй нэг гишүүн гэдэг нь заавал хуралдааны тэмдэглэлд мөн дэлгэцэн дээр нээлттэй ил тод харагдах хэрэгтэй юм билээ. Манай дээр одоо бас энэ процесс ерөөсөө байхгүй. Би одоо жишээ нь 20 оноос хойш энэ ашиг сонирхлын зөрчлийн тухай хуультай холбоотой заалт орсон хэрнээ хоёрхан тохиолдолд гишүүн ашиг сонирхлын зөрчлөө илэрхийлээд санал хураалтанд ороогүй гэдэг юм билээ. Тэгээ энийг шүүлгэж гаргахын тулд За олроо гишүүн тодруулъя. За хэрвээ улсын хурлын гишүүн ашиг сонирхлын зөрчлөө заавал төрүүлж мэдэгдэх ёстой байдал мэдэгдээгүй бол ямар арга хэмжээгээр зохицуулагдах вэ? За баасан жаргал гишүүн хариулъя. Микрофоныг нэ. За одоогийн байдлаар манай улсын хурлын гишүүний ёс зүйн дүрэн дээр ашиг сонирхлын зөрчилтэй бол сайн дураараа татгалзах гэдэг үг байгаа. Энийг энэ хуулийн төсөл дээр бас заавал татгалзах гэдэг үүрэгтэй нэгдүгээрт олгож байгаа. Хоёрдугаар манай ёс зүйн дэд хороо энэ дээр заавал ажиллах үүрэгтэй болж эхэлнэ гэсэн үг. Бас бусад улс орны туршлага нь юу байдаг вэ гэвэл их хурлын дарга нь энэ тохиолдолд ажлын хэсэг байгуулаад тухайн гишүүн ашиг сонирхлын зөрчлийн улмаас санал хураалтанд орцсон гэдэг нь илэрхий болох юм бол их хурлын даргын санаачлагаар ажлын хэсэг байгуулж ажилладаг ийм туршлагууд байдаг юм билээ. Мөн зарим тохиолдолд зарим парламент бол дэрэгдээ яг энэ асуудлыг хариуцсан заавал ерөөсөө энэ бол үндсэндээ тангараа зөрчсөн асуудал гэсэн үг шүү дээ. Яг үн тий. Тийм бол хэрвээ бүр тангараг зөрчсөн ноцтой түвшинд очих юм бол одоогийн процесс бол үндсэн хуулийн цэцгийн асуудал руу ч орох магадaltaй гэсэн үг. За хууль санаачлагчийн илтгэл төслийн үзлөөрөлд бол гишүүн